Сайн байцгаана хүмүүстээ. Ерөнхий боловсролын номд нар сургуулийн байгалийн ухааны багш Тайш байна. Өнөөдөр 5 дугаар ангийн хүн ба байгалийн хичээлээр цэцэгнээс юу бий болдог вэ гэсэн сэдвийг судалж авч үзэх болно. Юуны өмнө та бүхэн хүмүүстээ сурах бичгийнхаа 68 дугаар цагаараа өнөөдөр сэдвтэй холбоотой хичээл сурах бичгээр байгаа шүү. Багш нь урьдчилан самбар дээр улаалгал буюу помидорны модыг зурчихсан. Үүнээс багш нь энэ хичээлээ явуулж эхлэх юм аа. За. Нэгдүгээр ямар нэгэн мод, ургамал, цэцэг, бутлаг ургамал бүх төрлийн ургамлууд хөрс газар дээр байгаа ургамлууд бүгдээрээ ийм бүтэцтэй байдаг. Үүндээс мөчир буюу иш, цэцэг ба навч гэсэн дөрвөн бүтэцээс бүрддэг. За. Үүнээс тухайн үндэсний үүрэг нь юу вэ? Үндэсний нэгдүгээр үүрэг тухайн бутлаг ургамал эсвэл бол цэцэг эсвэл модыг хөрстэй барьцалдуулж байх үг. Ингэснээр тухайн ургамал маань унахгүй, үхэхгүй байна. Хоёр дахь үүрэг нь юу вэ? Хөрсөнд байгаа ямарваа нэгэн чийг, тижээлийг барьж баланстайгаар буюу цогцлогоотойгоор өөрийн иш болон навч руу явуулах хэрэгтэй, дамжуулах хэрэгтэй. Чигийг ерөнхийдөө бол захирж явах хэрэгтэй байна. За 3 дахь үүрэг нь юу вэ? Хөрсөнд байгаа ямарваа нэгэн эрдэс, бодис, минералуудыг тодорхой хэмжээнд барьж зохицуулаад өөрийн иш, мөчир, навч руу дамжуулах үүрэгтэй. Нийтдээ 3 үүрэгтэй байна. За мөчирний үүрэг юу вэ? Мөчирний үүрэг маань өөрөө салаач янз бүрийн хэлбэрээр ургадаг. Энэ маань байгалийн тухайн ургамлын өөрийнх нь онцлог байдаг. Янз бүрийн хэлбэр. Зарим төрлийн ургамлууд мөчрүүд нь огцон дээшээ байдаг бол зарим төрлийн ургамлууд тахиж, зарим мөхийд, зарим мушиграж ургадаг. Энэ ургах онцлог нь өөрөө тухайн навчийг өөр дээрээ ургуулах, өөр дээрээ улам ихээр бий болох онцлогийг бүрдүүлж өгдөг. За. Үүнээс навчны үүрэг гарч байна. Навч ямар үүрэгтэй вэ? Навч маань агаарт байгаа нүүрс төрөгч. Нүүрс төрөгчийг өөртөө шингээгээд эргүүлээд хүчил төрөгч болгож өгөх үүрэгтэй. За, нэг үүрэг. За, хоёр дахь үүрэг нь юу вэ? Хоёр дахь үүрэг нь болохоор нарнаас ирэх ямарваа нэгэн дулаан энерги, гэрэл дулааныг өөртөө шингээж аваад зөрүүлээд мөчир болон үндсрүүгээ дамжуулах үүрэгтэй. Ямарваа нэгэн ургамлууд хамгийн хэрэгтэй зүйл нь нарны гэрэл болсон чийг байдаг. Тэрний нэг үүрэг буюу нарны гэрэл дулааныг авах. Хамгийн зөв арга нь болсон юм бол навч. За, үүний дараагаар цэцэг. За, цэцэгний үүрэг юу вэ? Улаан лойс маань улаан лойс жимс өөрөө бүрэлдэн бий болохдоо мөчрнөөс гарч ирсэн цэцэгнээс бий болдог. Цэцэг маань өөрөө дэлгэрч дэлбэж дуусны дараа хагдарч эхэлдэг. Хагдраад дэлбээ ундаг. Дэлбээ болон жижиг өвс хялгасууд унаад эцсийн дүндээ улаан лойс бий болдог. Улаан лойс бий болоод боловсрч гүйцээд газар байгаль дээр ургасан улаан лойс шууд газар унна. Эсвэл тариалж байгаа улаан лойсыг мэдээж хүнсэнд хэрэглэхийн тулд шууд авч хэрэглэдэг. Бид нар улаан лойсыг идэж хэрэглэдэг, хүнсэндээ ч хэрэглэдэг. За, улаан лойсыг зүссэн байхад ингэж харагддаг. Голдоо шар өнгөтэй. Тэгсэн мөртлөө гадуур нь юм жижиг цэгүүд, хар цэгүүд, шар үнгийн цэгүүд байдаг. Энэ ямар учиртай вэ? Энэ маань өөрөө үр. Тухайн жимс буюу тухайн жимсний модных нь өөрийнх нь үр байдаг. Энэ үрээр дамжуулж тухайн мод маань өөр газар зөөвөрлөгдөөд өөр газар дахин шинээр ургаж, шинээр энэ модыг олон хэмжээтэй ургуулж дахиалуулж болно гэсэн үг байна. Яагаад энэ үр маань өөрөө заавал жимсний голд байт юм бол? Энэ талаар багш нь дараагийн хичээлээр авч үзэх болно. Үрний үүрэг маань өөрөө ямарваа нэгэн тухайн сортын тухайн ангиллын модны нөхөн үржих систем буюу дахин ургах, өөрийгөө шинээр бий болох тийм процесс үйл явцын нэг нь байна. Өнөөдрийн хичээлээр авч үзэх юм бол тухайн ургамал маань ямар нэгэн цэцэг байна уу, мод байна уу, ботлог ургамал маань өмнөс
иш буюу мөчир, навч ба цэцэг гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг байна. Тус тусын үүргийг нь багш нь сайн ярьж байна. Үүнийг хүүхдүүдэд хичээлээ ухраагаад дэвтэр дээрээ маш нарийн юм ба зурж тэмдэглэж бичиж аваа. Дараагийн хичээлээр бүгдээрээ үрний үүрэг юу вэ? Үр өөрөө ямар байдлаар бий болж яагаад юм үртэй байдаг, зарим үр яагаад хатуу, зарим зүйл яагаад үргүй, зарим яагаад үртэй байдаг юм бэ гэсэн асуудлыг авч үзэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.